За энэхүү их шиглэж байгаа хуурын татлага бол ширэн цартай хуурын аялгаа юм а. Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн олон арван уртын дуу хуурыг энэхүү хуурын татлагын юунд тохируулан хөглөж байсан нь лавтай. За иймд үндэсний бахархалт хөгжмийн хэв маяг хөг аялгауг хадгалах, түүнийг залуу үед өвлүүлэн үлдээх зорилгоор ширэн цартай хуурчдын анх дугаар улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдааны онцлогийн хувьд тэгэхээр өнөөдрийн тоглож байгаа програм бол бас их тийм хөнгөн програм бол биш. Энэ програмыг тоглож байхад бол энэ мэрэгжлийн хөгжлийн хэмжээнд тоглох ёстой програм гэж ойлгогдно. Гэхдээ энд бол та бүхэн харж байгаа бох энэ уламжлалт ардын дуугаан тэр мартагдсан дуу сэргээж тоглож байгаа зүйлүүд байна. Тэр татлага гэж нэрлэдэг байгаа одоо уламжлалт татлага бол Монгол хүнийг морин хормдон зориулж зохиосон зохиол шүү дээ. Тэгэхээр тэр уламжлалт зохиолоо тоглож байна. За уралдаан 2 өдрийн турш үргэлжилнэ. Өмнөх жилүүдээс оролцогчдын цар хүрээ нэмэгдэж, мөн чадвар ахисан байгааг мэрэгжлийн шүүгчид онцлож байсан юм. За мөн түүний хэрээр уралдааны босго өндөрсөж, олон улсын уралдааны зохион байгуулалтын хөтөлбөр болон хэв маягийг тусгаж өгсөн байна. За үндэсний хөгжмийг өвлөн судалж, түүний соёлт ач холбогдлыг олонд таниулахад өөрийн сэтгэл хөдлөмрөө зориулж ява. Морин хуурчдыг улсын уралдаанаас өндрөөр үнэлэн бай шагналыг том тавьсан байлаа. За ширэн цартай хуурчдын улсын анх дугаар уралдааныг боловсрол соёл шинжлэх ухааны яам, соёл урлагийн бодлогын газар болон нийслэлийн соёл урлагийн газар дэмжин ажиллаж, арга зүйн музик компани, Монголын морин хуурын төвүүд хамтран зохион байгуулж байна.